Дали. Окей. Одоо бид хоёрын эхлэн штэ. Эхлүүлээ штэ. Don't they? Юко хай гэдэг хэлээ. Юу гэж хэлэх вэ? Чи хай би what's up guys. Би хэлэхгүй. Чи сая what's up guys гэж хэлсэн. Их тэрүүгээр авчихсан. За нэг хоёроор. What up guys? Alright. Сарууд бид хоёр нэг шинэ idea гаргасан. Шинэ idea биш л те. Би нөгөө үдчихсэн. Тэгээ нөгөө GQ style-ийн нөгөө 10 essentials гэж байдаг шүү дээ. Бид хоёр нэгнийхээ өөрийнхөө team юм хийж чинь. You know just whatever. Нэг юм туршиж үзээд if you guys like it. Дуртай бол like дараал, дургүй бол comment бичээл. Тэгээд бүр дуртай бол subscribe дараал. You know what I'm saying? Like, comment, subscribe. За саруул эхлэн. Тэгээд одоо саруулын essentials-уудыг би ингээ гаргаж өгнө. So амнаа би одоо холдлоо. Okay? Юу юм шиг хойлоо ингээ нэг нэгээрээ эдэтлээ шүү дээ. Юу? Би нэг хэлээ, чи нэг хэлээ, ингэж ингэ. Яах юм? Чи яг ганцаараа байх шүү дээ. Чиний essentials шүү дээ. Хажууч би байгаа тэнэг шүү дээ. Тэг нэг нэгээрээ би хийж дуусчаад нэгийг хэлчих чи нэгийг хэлэх байхгүй. Тэгэж эдэтлэх гэж байхгүй. Окей. Тэгтээ хойлоо хамт суухгүй л дээ. Яа тэнэг гар. Тэдийг өөрөө том дээр суугаач. Том бүксээр суугаач. Тэнэг гар. Йоо, би юм тэнэг харагдав. Чи албаар тэгж байгаа. Үгүй. Би ингэж хэлж байгаа байхгүй юу? Харин би ингээд нөгөө эхний одоо би энэгүүгээр like миний essential энэ гэж хэлээд тэгээ би босч яваад тэгээ чи яг кадрт яг ганцаараа суугаад хэлээд ингээд нэг нэгээр ээлжлэх байхгүй юу? Тэгэхгүй би нэгийг 10-гаа хэлчих чи 10-гаа хэлэх байхгүй юу? Окей? Need to do my need check my list. Надад хамгийн хэрэг болдог 10 шиг зүйл. За. За миний хамгийн дуртай эвтэйхэн гутал энэ Birkenstock би түрүү жил авч ирсэн одоо ингээ 2 дахь жилдээ өмсөж байгаа. Тэг бүр амар эвтэйхэн заяа. Тэг хамгийн гол нь би ингээд пүүз өмсөнгүүт би ингээд ийш тийшээ очихлээр дандаа ингээ хөлөө ингээ ачиж суудаг болохоор надаа ингээ шууд ингээ тайлаад ячдаг гутал амар хэрэгтэй байдаг. Тэг энэ бүр амар эвтэйхэн. Тэгээд дотроо art support-тэй одоо юу лээ? Art чи юу лээ? Хөлний одоо мэдхгүй байна. Ном. Яа. Хөлний ном байдаг штэ. Хөлний номны одоо номтой болохоор өмсгөд илүү эвтэйхэн тэгээд айгу хол алхсан ч гэсэн хөл ерөөсөө хадарч өвддөггүй. So миний хамгийн ихнийх Birkenstock. За миний хамгийн ихний essential миний одоо өдрөө эхлүүлдэг essential coffee. Тэг би энийг өдөр болгон уудаггүй. Манай гэрт байгаа кофе. Тэг би нөгөө ихэнх үедээ truck stop-ны кофе уудаг. Тэгээд нөгөө одоо truck stop-ны coffee is like it's alright. You know гэсэн бөөндөд хийж байгаа. Тэг хамгийн гоё truck stop-ны coffee is Love's-ийн coffee хамгийн гоё. Love's-ийн Colombian би тэгээд доор нь жоохон хүүтуус хийгээд тэгээд нөгөө нэг extreme гэдэг нэг energy нь байдаг шүү дээ. Тэрнээс айгу жоохон хийгээд тэг уудаг. Класс. Yeah, coffee is би нөгөө after нэг ажилд яваад би нэг 19-тэй байсан баха. After нэг Индиана руу нэг хайрцагт явсан. Нөгөө бас монголчууд хөдөө амьдардаг шүү дээ. Индиана, Kentucky энэ төр гээд. Тэгээ нөгөө явж байгаад аав нөгөө энэс уух уу гэд уусан чи шууд сэргээ явчтээ. Oh my god, this is amazing гэд. Тэгэл кофенд орсон. Гэтэ би тэгж нөгөө найруулж чихэр сүмүү хийдэг үү яг ингээд амтанд нь би бүр амар дуртай 18 амар гашуун. Гэтэ би тэр амтанд амар дуртай. So миний ихний essentials, миний өдөр болгоно эхлүүлдэг хамгийн ихний essential is coffee. За миний хоёр дахь essentials болохоор ийм Sharky үсний эссенс. За энэ бүр амар хөөрхөн. Одоо би дөнгөж vlog хийж эхэлж байхад ч үгүй надаа ингэ бэлгэлж исэн. Тэгээд одоо надад бараг 3 жил болж байна. Тэгээд одоо эвдрэггүй байгаа. Тийм амар хөөрхөн. Одоо үсээ хатаахтаа ингээд тэг би ингээ усанд орчингуудаа ерөнхийдөө шууд гарахаараа энүүгээр ингээ хатаачаад тэгэд ингээ ганцлж гардаг. Энгийн үед болохоор зөрөөрөө натаадаг. Ерөнхийдөө бол миний үсийг нэг амар гэмтэж байрдаггүй. Мунжи. Амар юм хөрхөн олон хушуутай яддаг. Эднээс нь болохоор ингээд
Энийхээ давар амар. Тэгээд энэ хоёр хошуу нь болохоор ингээд асаангууд ингэж ороод ингэ бурчилгадаг. So энэ бүр амар хөрх. Тэгээд үнэн нь бас боломжийн одоо амар чанартай. Тэгээд үнэн нь Dyson бодвол нэг дахин хямдхан. Тэгээд хийдэг ажлаа хийдэг. So би одоо 3 жил ашиглаж байгаа хугацаанд нэг удаа ингээд юу яагаад байсан? Ингээд асаангууд өөрөө ингээд автоматар унтраад байсан. Тэгсэн чинь энэ дотор байдаг ингээд фильтртэй юм лээ. Тэрийг нь онгойлгож жагаад тоосон цэвэрлэгчтэй тэгээ зүгээр болсон. So миний хамгийн их хэрэгэлдэг зүйл. За, миний 2 дахь essential утас тогтоогч. Энэ өстэй амар хэрэгтэй. Одооны үед нөгөө машинууд чинь ингээд нөгөө навигашнтэй байдаг шүү дээ. Одоо баг тэр ч хэрэггүй болцсон. Утас тогтоогч байвал тэгэл болоо. Энд дээр тэгэл уцаа тавиал доор нь бол цэнгэлэл гэл вент руу орол цэнгэлэл класс. Come on man. This is хүн болгоны essential. Хүн болгоны essential. So 2 дахь essential утас тогтоогч. Миний 3 дахь essential болохоор юм утас тогтоогчтой болсон. Энэ болохоор амар хөөрхөн ингээд эндээ камертай тэгээд ингээд одоо яаж сарлаа. Ингээ хөдлөнгүүд чамайг дагаад хөдөлдөг юм билий. Тэгээ энийг болохоор сайн би нөгөө ажилласаа гарсан штэ. Тэгэхэд надаа бэлгэлсэн байхгүй юу. Тэгээд ингээд заавал ингээд өөрийгөө дагуулмааргүй байх юм бол тийшээ зүгээр уцаа хийгээд тэг ингэж бас иргэдэг. Тэгэд ингээд хоолмол хийж явахдаа юм үзэхдээ ингээд тогтоочвол амар хөөрхөн юм билээ. Өнгөн нас амар хөөрхөн юм яага. За, чугийн 3 дахь essential. Air Jordan 1 Low. Okay? Одоо is the perfect shoe. Like хамгийн perfect гутал. Би тэгээд би тэгж бөөндөж авдаггүй. Би нэгийг аваад үхтэл нь өмсөд тэрийг хаяад тэгээд шинийг авдаг байхгүй юу. This is би хүмүүс гадуур хардаг л бах. Би энийг л өмсөж явждаг. It's амар comfortable, амар simple. Тэгээд бүх юмтай бүх хувцастай матчладаг. So this is тэгээ бас амар хөлн дэвтэйхэн хөнгөн and ингээд өмсөн ч ингээд амар өмсөн ч ингээд гоёо байж л байдаг заяа. Тэгээд Air Jordan 1 Low. Тэгээ миний дараагийн essential болохоор ийм соролтой сав. Тэгээд ийм би өөрөө тусдаа төмөр саруулаа тэгээд ингээд хийсэн. Энэ болохоор халуун хүтний амир хөөрхөн. Халууны нэг амир барихгүй. Би мөстэй юм тэр хийчихлээрээс амир хөөрхөн барьдаг. Тэгээд жирэмсэн болсноос шүн амир ам цангаад байгаа. Тэгээд энийг дүүргээд унтчиход ер нь бол шүн сэрээд баг ингээд уучхад амар гадуур арж явахад бас ингээд амир хөөрхөн цэвэрхэн. Манайх нөгөө гэртээ усны сав авсан ч надад энэ бэлгэнд нь ирсэн. За. Миний 4 дахь essential заяа. Music. Энэ одоо миний плейлистэнд байгаа. This is миний the music бол амьдрал явахгүй. Угаасаа амьдрал явахгүй. Music байхгүй бол охинтой бүжиглж болохгүй. Music байхгүй бол хүүхдүүдээ саатуулж чадахгүй. Music байхгүй бол ингээд even шоронд байгаа хүмүүс гэсэн music сонсож жоохон sane байж болно шүү дээ. You know what I'm saying? So хөгжим амар чухал. Хөгжим дургүй хүн бол хүн биш хаа. Ингээд адуу малч гэсэн хөгжим сонсоод ингээд зогсчихдээ шүү дээ. It's хөгжим чинь тийм амар чухал юм бохгүй. Би тэгээд төрөл юм хөгжим сонсдог. Америкт нөгөө хипхоп амар popular байгаа. Тэгээд би хипхоп сонсон, pop сонсон, rock сонсон, монгол дууч гэсэн монгол дуунаас гэсэн тасархаа шүү дээ. Тэгээд монгол дуу сонсон, цохиолын дуу сонсон, бүгдийг сонсон. Тэгэл тийм дуу хуургүй байвал амьдрал нэг утга учиргүй амар өтөртэй байх гэж боддог. Тэгээд хөгжим is it's the best. Нэг 3 go үзсэн шүү дээ. Миний хамгийн дуртай musician is 50 Cent. I love 50 Cent. Та нар миний нөгөө vlog-ыг харж ирсэн баг. Би яг амьдралаа анхны одоо яг концерт үзсэн хүн бол
50 Cent. заяа. Тэгээд Nas, Nasty Nas. Nas from Queensbridge, New York. Nasty Nas, the greatest hip hop album ever is Illmatic. You also check it out. Та нар сонсож үзээрэй, just it's over. Тэгээд the Arctic Monkeys from England. Arctic Monkeys. So 50 Cent, Nas and the Arctic Monkeys music band. Crawling back to you. Миний дараагийн essential болохоор ийм шүдний сойд, ийм electric. Тэгээд одоо ингээд байны өрөөндөө байнга залгаатай ээж идэг. Тэгээд угаагүйдээ ингээд тавьчингууд ингээд цэнгэлдэг заяа. Тэгээд энэ маань болохоор дотроо ийм хоёр цэнэглэгчтэй хоёр ийм сойд ирсэн. Тэгээд нэг ийм юу лээ? Сойдны хушуу ирсэн. Би тэгээд өмнө нь янз бүрийн тийм electric нөө toothbrush-нууд хэрэгжилжсэн. Гэхдээ энэ Oral-B-ийн IO гэд заагуурна гэх юм уу. Тэгээд энэ болохоор ингээд гурван төрлөөр угааж муугадаг. Тэгээд би болохоор хүүхдүүдэд унтуулах гээд ингээд тийшээ явж байхдаа ингээд бараг 3 минут ингээд шидэн дээр барайл тэгэл ингээд авчдаг. Тэгээд би ер нь ингээд юугаар яхад надаа ингээд бүрэн цэвэрлж чаддгүй юм шиг санагдаад байдаг гэсэхгүй. Тэгээд одоо энүүгээр хэрэгжилж байгаа хэлтэнүүд илүү дээр. Тэгээ миний яг ингээд энгийнээр угаад байхад энэ хоёр шүд маань амар шарлаад ингээд илт мэдэгдээд байсан. Тэгээд би ингэж угаахлаарэ энэ хоёроо ингээд үлдээгдсэн юм шиг лээ. So энтэй болохоор ингээд шүд алган дээр ингээд болохоор илүү сайн цэвэрлэгдэх санагддаг. Тав дахь essential заяа. Тав дахь is миний бүгж наарах уу. Аим гой бүгж. Энэ саруултай нөгөө бэр гуугаад тэгээд нөгөө ингээд болцсон шүү дээ, you know. Тэгэхээр манай хадмууд надад явуулсан. Би тэгээд нөгөө энэ surprise би нэг захиж аваагүй. Тэгээд нөгөө амар надад амар гоё байсан. Би тэгээд цагаан өнгөн дуртай. Би тэгээд шаар юм уу тийм бор өнгөний тийм төмрөнд надад амар хөгшин харагдаад идэг. Тэгээд цагаан is like very especially хуруундаа зүгэл ингээд цагаан амар гоё идэг. Тэгээ нөгөө энэ би манай ээж аа хадам ээж аа юмаа мэддэг хүмүүс байх гэхээр би ингээд дотрыг уншихад биш үү? PT энэ PT 200 PT is platinum. Platinum is like хамгийн high яахгүй юу? It's like there's white gold and then there's platinum. You know like одоо хөгжмийн дуунууд ингээд it goes triple platinum гэдэг шүү дээ. Like platinum ч одоо хамгийн хүнд тийм төмөр гэдэг байхгүй юу? Тэгээ хүмүүс нөгөө jewelry-нд өмсдөг. Тэгээ platinum бүгэж is угаасаа ингээд мэдхэд л хамаагүй хүнд. It feels like a regular алтан бүгэж мөгжөөс хамаагүй хүнд. So this is they know their stuff, man. So yeah, I love you. Хадам ээжаа хамгийн гой бүгэж би энийг тайлчвал би сагсмагс тоглохдод ингээд тайлна шүү дээ. Тэгтэр амар нэг нүцгэн мэдэгдээд байдаг. So yeah. And this яг таардаг. It's perfect. It's perfect fit. So yeah, this ring is миний тав дахь essential. Тэгээ миний next essential болохоор нүүрний бодог төгжигч сарин спрейнүүд. Тэгээд би одоо энийг одоо иймэрхүү юмнууд хэрэглээд одоо бараг жил гарна л болж байгаа. Тэг өмнө нь ерөөсөө бодгийн харсан юм цацдаггүй зүгээр нэг пудр ч юм ингээд төрчихдэгс ахгүй юу. Тэгээд одоо болохоор эднэрийг ингээд цацхгүй л ингээд бодог илүү ингээд гялтагнаад ингээд тогтохгүй эсвэл хэдэн цагийн дараа бүр ингээд амар тослог нь ялгараад эсвэл ингээд бодгийг ингээд арцаач марцаагаад байдаг. So энийг төрчихлээр бүр ингээд амар гоёороо өдөржингөө байж чаддаг. So yeah. Миний 6 дахь essential is this is YouTube podcasts. Okay, би одоо машина барьж байхдаа нөгөө трака барьж байхдаа podcast ихэнх нь сонсож явдаг. Би тэгээ миний дуртай подкастууд бол Tim Dillon Show is hilarious. Part of the Problem by Dave Smith. Тэгээд 3 дахь Breaking Points. The Breaking Points is like жоохон news талтай. Гэхдээ яг independent нөгөө том нөгөө Fox News, CNN эдрээс хол
independent news гэхдээ бас podcast гэж явдаг. So yeah, those three are би их үздэг. Part of the problem, the Tim Dillon show. Tim Dillon show хагас өдөр болон гардаг. Part of the problem бол 7 хоногийн 4 удаа гардаг. Тэгээд breaking points is every day except for the weekends. Тэгээд тэд би одоо тэр жоохон political show-нууд. Тэгээд миний political stance is I'm a libertarian. Be libertarian. Libertarian is like America нөгөө том хоёр дайм байсан шүү дээ. Эхний дай, хоёрдугаар дай. America before that. Тэр чинь libertarian аахгүй юу? Одоо та нар түүх сонсдог бол America before that was like айгу гой газар байсан. Алтны stand доллар тэгээ ийм өнөөдрийн шиг инфляцнтэй байхгүй. Тэгээд би тэрүүгээрээ ингээд I can talk forever so тэгэхгүй. Тэгээ миний 6 дахь essentials is podcasts. Миний дараагийн essential болохоор энэ цүнх. Энэ маань болохоор Pauline гэх брендийн цүнх. Тэгэд энэ бүр амар ингээд өөрөөхд амар хөөрхөн заяа. Ийм амар тэг би ингээд харлаа. Ийм хөөрхөн cute харагддаг. Тэгээ дээрэс нь 100% арс. Тэгээд ингэж үрж болно. Эсвэл энийг нь ингэж гаргаад эндээ ингээс магнитуудтай. Тэг ингэж үрж байна. Энэ маань ингээ байм ингэсээр одоо энэ ингээ төр зүр тогтгоо болцсон юм шиг. Дотроо яг хөө тийм олон таслага байхгүй зүгээр ингээд нэг л юутай. Гэхдээ нэг л үедээ дээрэс нь нөгөө дотроо ямар тасалгаагүй. Гэхдээ үүрхэд маш өвтэйхэн. Тэгээд хоёр давхар юм оосортой хэрвээ ингэж барьж явмаар байвал ингээ барай авчиж болно. Энийг би бараг жил гарангийн өмнөжлөө авсан. Тэгээд одоо хүртэл амар хөөрхөө сайнараа байгаа. Үний хувьд ч гэсэн бүр үнэтэй нөгөө нэг брэндүүдийг бодох юм бол боломжийн үнэтэй. Одоо энэ хэмжээний ийм загварын цүнхнүүд нэг $600 хавцаа болдог. Тэгээд энэс том сайзнууд байгаа. Тэгээд ер нь Pauline цүнхнүүдэд би амар дуртай байгаа. Боломжийн үнэтэй мөртлөө чанартай санагцсан. Миний 7 дахь essential is миний shaving set. Би нөгөө сахлаа авах амар дуртай амар кайфтай байдаг. Би нөгөө энэ нөгөө shaving cream. Тэг энийг би бүр амар ингээд амар чухал үздэг. Би нөгөө сахлаа амар авах дуртай. Тэг нөгөө халуус эхлээд нөгөө нүрээ н оргоод тэгэд энийг амар сайн ингээд хөөсрүүлээл тэгэл ингэхдээ амар гоё идэх заяа. Тэгээд манай аав бас амар нөгөө сахлаа би нөгөө ажилласаа ирээд амар сахалтай болчихдог байхгүй юу. Нөгөө нэг Солонгос кинонд нэг дампуурсан залуучууд идэв шүү дээ. Тийм болчдөг. Тэгээд нөгөө амар загнуулдаг. Тэгээ аав бас нөгөө чи хижээ сахлаа ургуулахгүй шүү. Намайг өгсөний дараа ургуулаарай гэдэг нэг Монгол ийм бэд юм шиг үлээ. So би сахлаа угаасаа би ийм хөөрхөн царайгаа ингээд харуулах хэрэгтэй юм шүү дээ. So сахлаа энэгээр аваад тэгээд сольчлаа. Тэгээд энэ миний aftershave энэ нөгөө ямар брэнд вэ? Энэ саруул надад нөгөө Christmas-аар авч өгсөн. Айгуу сайн билээ. Энэ L'Occitane cream eraser. Энэ нөгөө shaving cream. Энэ aftershave. So yeah, class. They're worth the money. So yeah, shaving cream and razor. Миний дандаа бүр надтай хамт явдаг юм болохоор ийм шүдний утаснууд гэх юм уу? Утас тэгээд одоо нэг иймиг бэс энэ маань хасаад одоо нэг хэнийг авсан юмтай болсон. Тэгэд энэ маань болохоор ингээд би энийг бараг ашигладаггүй. Тэгээд миний хоол идэх болгоны дараагаар ингээд артлын символын нөгөө араануудын тийш амар их юм орчдөг. So би нөөрэ заавал цэвэрлдэг. Тэгэхгүй бол юу хэцүү дээ. Тэгээд ингээ утсаар ингээ цэвэрлэх амар хэцүү. Одоо иймэрхүү юмудаар ингээ авчиглаа амар тэгээд ингээ нэг удаа ашиглал ингээ хайчих. 8 дахь essential заяа. Газтос. Би энийг үстэй. Би нэг бүтэн пакийг машин дотор авч яваад нэг дахьээс 5 дахь гэл гэтээ ярихад дуусчихдаг. So Gastos is class.
Хүмүүсийг Coke уухад тэгдэг гэсэн. Газтай хүүтэй юм байвал тэгэл болно шүү дээ. Coca-Cola, Pepsi should go bankrupt, okay, for all the diabetes they caused. Okay, монголоор ярь. Тэгэл ямар ч калори байхгүй, ямар ч сахар байхгүй. Тэгэл жоохон эссенцтэй, жимсний. Тэгэл уугаад би тийм flat юм ууж уух тургу. Ус ойл, газ тос. American soda water or fancier sparkling water. So, yeah. Gastos number 8. Миний 9 дахь essential-ээр тодорсон бүтээгдэхүүн бол миний iPad байгаа. Тэгээ iPad-тай болохоор заяа бүр амар би ингээ өмнө нь толгойн дотор ингээ амар хамгийн маань хадгалдаг гэсэн. Тэгээд за одоо тэрнийхэн дараа нэгнийхэн дараа ингээд тэгчээд ингээд гэдэл амар ингээ боддог гэсэн. Тэгээ одоо болохоор iPad дээр planner-тай олцсон. Тэгээд та нар асууж магадгүй зүр iPad дээр ийм to-do гээд planner байт юм бэлээ. Тэгээ тэн дээрээ ингээд одоо өнөөдөр гэрийн ажлыг ингээ хийх юмнуудаа ингээ бичээд ингэж оруулаад тэгээ одоо энэ өнөөдөр хийх юмнуудыг ингээ хийсэн юмнууд нь тэнгүүд ингээд дараад ингээд ячдаг. Тэгээ одоо эднэрийнхэн доороос ахиж ингэж нэмж болдог. Yeah, so би бараг өдөр алган планер хөтлж байгаа. Тэгэхээр надад бүр айгүй эвтэйхэн амар идэг. Тэгээд одоо сая сүүлд нөгөө Монгол руу бараа зарж эхэлснээс хойш бас юмнуудаа ишээ ингээд бичээд хөтлөөд авчихлаа илүү амар. Ерөнхийдөө одоо нөгөө бүх юмнууд ийм дижитал юмлоо digital scam руу шилжиж байгаа тийм болохоор цааснаас илүү ингээд бүх юм одоо хаанаас ч ихсэн access өгөөд орчих боломжтой болохоор би 9 дэх essential дээрээ iPad-а бичсэн. Миний 9 дэх essential. Миний гарам бугуун цаг энэ аав надад 2 хүүхэд би 2 хүүхэдтэй болох нь аав надад биелүүлсэн. Энэ би Осрын солилцсон байгаа. Энэ дэхтэй жиг төмөр осртай. Би нэг Орос хүнээс юм эрзээ осор авсан. Энэ it's a Rolex Submariner with the date. That in is like миний хувьд бол it's like perfect цаг. Үнийг хандруу шийдсэн ч яахчгүй. Obviously I'm not gonna do that. Тэгээ миний нөгөө сүнс сэтгэлд амар юм чухал тэгээ миний аав надад биелүүлсэн. Энэ нөгөө 2 хүүхэдтэй болсон гэд энэ бас нөгөө хүүтэй болсон гэд нөгөө чи нэг хүүтэй бас ингээд дамжуулж өгөөрэй гэд манай аав надад энэ өөрийнхөө цагаар надад биелүүлсэн. He has other watches but yeah би угаасаа дэлгүүр ороод энийг авахгүй ш. This is very expensive so миний for my dad миний цаг зүүхгүй бол бас хэцүү байдаг. Бас нөгөө бас нүцгэн мэдрэгдээд байдаг. Цаг зүүхгүй бол тэгээд энэ this is a Submariner chronometer and sky. Би ингэ detail хийх яахгүй би яриа л үгэн. Энэ миний цаг. Миний хамгийн сүүлийн essential болохоор бог энэ болохоор extra гэд бүрээ орсон шүү дээ. Extra гэдэг юм бог. Тэгээд би одоо л мэдгүй өдөр алган богч ажилдаг. Тэгээд хоолны дараа мараа ч юм ингэж ажиллахгүй л ерөөдөө миний хоол идэхлээр амар дотром харагдаад байгаа сүүлийн үед. Яасоо бүр банк богтой явдаг. Тэгээд ингээд нэг авахлаарээ би ингээд зөв Costco-гоос ийм том савтаа авчдаг. Тэнгүүт бараг 2 сар мар болчдөг. Яа. Энтхийн бохнууд болохоор амар хүрхэн ингээд юу ядггүй нэг гашилж машлаад идэггүй. Тэгээд зарим бохнууд ингээд би одоо нэг юм органик бохмох гэж авчихсан байхгүй юу? Cherry Joe өнтрээс тэг чи худаан ажиллахлаар ингээд амар гашуу оргоод тэг ингээд хайлаад ингээд салаад идэв юм билээ. Эднийх тэгдгүү соо би энэ бүхэн амар дуртай. Миний 10 дахь essential миний Swiss knife. Энэ тэгтээ нөгөө яг team утгуучтай биш. Энэ нөгөө миний одоо миний family. C is for me, Цэрэнчунд. S is for S, Саруул. C is for Цолмон, and T is for Танан. Манай эхний надад энийг бэлгэлж ийсэн. Тэгээд
I don't know, oh, Father's Day-гаар бэлгэлж. Миний анхны Father's Day-гаар энийг бэлгэлж ийсэн. Тэгээд энэ угаасаа амар хэрэгтэй багаж. Гэтэ яг гол юм нь бол миний гэр бүл надад хэрэгтэй. So this essential is миний гэр бүл. Тэгээд гэр бүл ч амар чухал, хамгийн чухал юм хүний. Тэгээд гэр бүлээ сайн take care-лээрээ. Тэгээд нөгөө гэр бүлгөө бол нэг амьдрал нэг утга учиргүй юм шиг санагддаг. So гэр бүл ч гэсэн like you know your father, your dad, mom. Тэгээд immediate family is хамгийн чухал. So yeah, миний 10th essential is my family. This Монгол улсад зөндөө юм байна. So I'm not going to do that. Цаг аавна. За энэ манай хүн битэрий 10 essentially монгол үг. Хэрэгтэй зүйлс. хамгийн хэрэгтэй хамгийн одоо нэг зүйлс юм уу одоо тийм special зүйлс. Нэнта. Энд биш үстэй. Би ч бохмох тийм шүтний згсэн. Гэтэ хэрэгтэй л те. They're all useful stuff so. Өдөр тутамдаа хэрэглэгддэг амар хэрэгтэй болдог зүйлс. Тэгээд сарвал битэрий 10 essential-ийн видео мэ. Тэгээд like, comment, subscribe. Peace. I love you. Bye. We're back. We are back.